Эрхэм хүндэт төрийн албан хаагчид иргэд үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төрийн албаны хөгжил, шинтгэл, дурсамж, уулзалт нэвтрүүлгийн энэ дугаар үгээр эхэлж байна. За төрийн албаны түүх, соёл, ёс зүй, уламжлал, шинжлэлийн бодлого, төрийн албаны тэмдэглэлт өдрийн талаар хэдүүлэн бас санал бодлон солилцож ярина. За ингээд өнөөдрийн манай ярилцлага дурсамжид хүрэлцэн ирсэн хүндэт очтон та бүхэнд давч танилцуулъя. За Содмын Батмөнх математикийн багш, философч, улс төр судлаач мэргэжилтэй, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл. За 1965 оноос хөдөлмөрийн гараагаан энгийн хөдөлмөрийн үйл ажиллагаа гэдэг юм уу, мал тугчаас эхэлж ажилласан байгаа. 74 оноос эхлээд улсын багшийн дээд сургуульд өөрөөр хэлэх юм бол төрийн албанд төрийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн. За 1992 онд шинэ ардчилсан үндсэн хуулийг батлалцсан ардын их хурлын депутат. За 92-оос 96 онд улсын их хурлын гишүүнээр ажиллаж исэн ийм эрхэм байгаа. За дараагийн хүндэт зочин маань Намжилдоогийн Чадраавал байна. За шудраг төрийн төлөө төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч мэргэжилтэй, Монгол улсын гавьяат хуульч. За төрийн захиргааны тэргүүн дэвшмлийн номер 1 ийм үнэмлэхтэй анхны төрийн захиргааны албаны зөвлөлийн гишүүн ийм хүн байгаа. За хөдөлмөрийн үйл ажиллагааны хувьд бол 1971 оноос Сэлэнг аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд зохион зааварлагч гэж төрийн албан тушаалаар үйл ажиллагаагаа эхэлсэн. За дараа нь нийслэлийн налайх дүүрэг, Багнуур дүүрэг, Скватрын орион шүүгч, ерөнхий шүүгчээр, за 92-оос 95 онд Баянгол дүүргийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 95 оноос эхэлж Монгол улсын төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүнээр томилогдсон ажиллаж байсан. За дараагийн эрхмэн танилцуулъя. Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Сэдэвсүрэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл байна. За 1985 оноос хөдөлмөрийн гараагаан эхэлсэн. Соёлын яам, гэгэрлийн яам, боловсрол соёл шинжлэх ухааны яам гэдэг энэ яамдуудад мэргэжилтэн, хуулийн зөвлөх, гэлцийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, за Монгол улсын сайд, за ингээд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж агаад төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон ажилласан байгаа. За дараагийн хүн маань Халтрын Шаандар гэж ирхэн байгаа. За инженер, улс төр судлаач мэргэжилтэй, мөн төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн дэвшмлийн ийм зэрэг дэвтэй хүн байгаа. Хөдөлмөрийн гараагаан 1972 оноос Сэлэнг аймгийн Зэлтрийн сангийн аж ахуйд засварын инженер, ерөнхий инженерээр эхэлж ажилласан. За 1984 оноос сайд нарын зөвлөлийн аймаг хариуцсан зохион байгуулагч. За 90-95 онд улсын баг хурал, улсын их хурлын тамгын газрын чуулган хуралдаан хариуцсан анхны зохион байгуулагчаар мөн ажиллаж байсан ийм хөдөлмөрийн туршлагатай. За 95 оноос төрийн захиргааны албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан ийм хүн байгаа. За дараагийн эрхэм маань Гардийн Давг гэж хүн байгаа. За багш мэргэжилтэй, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл. За 71 оноос Оросын холбооны улсын Москва хотын сургууль хүмүүжүүлэх ухааны дээд сургуулийг төгсөж ирээд боловсролын салбартаа 12 жил ажилласан. За 1979 оноос 91 онд Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн хэрэглэх газарт референтээр ажиллаж байгаад 92-оос 95 онд засгийн газрын хэрэглэх газарт ерөнхий гэлцийн дараагаар, за 1996 оноос эхлээд засгийн газрын хэрэглэх газар, төрийн захиргааны албаны зөвлөл, төрийн албаны зөвлөлд ажилласан ийм хүн байна. За дараагийн эрхэм маань Цэнт Даваагийн Амар Төгс байгаа. За төрийн албаны зөвлөлийн гишүүн, эдийн засагч мэргэжилтэй, за Монгол улсын ёс зүйн хорооны дараагаар ажилладаг, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл. За 1998 оноос хөдөлмөрийн үйл ажиллагаагаа эхэлсэн. За 2000-аас 2020 онд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд мэргэжилтэн, газрын урлагч дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга гээд 20 оноос эхлээд төрийн албаны зөвлөлд ажлын албаны дарга, за төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ийм хүн байна. За дараагийн эрхэм маань бол Идэр Чулуун гишүүн байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, хуульч мэргэжилтэй, Монгол улсын гавьяат хуульч, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл байгаа. За 1990 оноос Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дараагаар тогтоол гүйцэтгэгчээр гээд ингээд ажиллаж байгаад дараа нь Сонгон хайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр ажилласан. 2005-аас 19 онд төрийн албаны зөвлөлийн ажлын албанд ажилласан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, ажлын албаны дэд дарга. За тэгээд 2019 оноос төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. За дараагийн эрхэм маань Баярын Бүрв Давг байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны тэргүүн дэвшмэл, нийслэлийн Скватр дүүрэг, хан уул дүүрэгт зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнэр. За 2005-аас 13 онд
нийслэлийн боловсролын газар түүний нөөцийн асуудал хариуцсанаар төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дараагаар гээд за шүүхийн ерөнхий зөвлөл, улсын их хурлын тамгын газар, төрийн албаны зөвлөлийн ажлын алба, за мөн улсын их хурлын тамгын газартаа хэлтс нэгжийн дараагаар ажиллаж байгаад ингээд 2024 оноос төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ийм эрхэм зочид байна. Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд ярилцлагаа эхэлье. За төрийн албаны өнөө үеийн үйл ажиллагааг хуульчлан эхлүүлсэн 7 дугаар сарын 3-ны өдрийг бол төрийн албаны өдөр болгож тэмдэглэж яхаар төр засгаас ийм шийдвэр гарсан байгаа. Тэгээд энэ чиглэлээр одоо яриагаа эхэлье гэж бодож Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга хадагтай Цэдэвсүрэн таныг ярианд урьж байна. Монгол улсын төрийн албанд 2-р сэтгэлдээ чин сэтгэлээсээ зүтгэж байсан, одоо зүтгэж байгаа нийт албан агчдаа төрийн албаны өдрийн баярын мэндийг хүргье. Монгол улсын хөгжлийн түүчилэгч, манлайлагч болсон төрийн албан хаагч нар тэдний одоо үр дүн, үр бүтээл, иргэдэд үйлчилдэг чин сэтгэлийг нь баттгах, за энэ одоо үйл ажиллагааг нь алдаршуулгах, за түүхэн замналыг нь одоо баттгах зорилгоор Монгол улсын засгийн газраас төрийн албаны өдрийг анх удаага одоо Монгол тэмдэглэхээр нийтээрээ тэмдэглэдэг юм тэмдэглэлт баярын жагсаалтанд оруулж баталж өгсөн. 2025 онд Монгол улсын төрийн албаны төв байгууллага буюу төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой болно. Энэ ойн хүрээнд бид нэр төрийн албан агчдыг алдаршуулах, тэдний үйл ажиллагааг илүүтэй одоо чанартай мэрэгсэн төвшөнд аваачихын тулд олон ажлыг бол зохион байгуулах юмаа бид нар өв түүхээ мартаж болохгүй. Тэгэхээр анхнаасаа энэ төрийн алба, ялангуяа орчин цагийн төрийн албаны үүсэл хөгжил ямар байсан бэ гэдгийг та бүхэнтэйгээ бас хүүрнэж ярих ийм сайхан боломж гарсанд бас их талархууштай байна. Тэгээ бүгдд нь дахин баярын өдрийн мэндийг хүргье. За Цэдэвсүрэн даргадаа баярлалаа. За зарим одоо давчхан түүхээс нь би бас цугсгаан дурдъя гэж бодож байна. Төрийн албаны хуулийг батлсны дараагаар 95 оны 6 сарын 1-ний өдрөөс улс орон даяар энэ хуулийг мөрдөж эхэлсэн байгаа. За 7 сарын 3-ны өдөр төрийн захиргааны албаны зөвлөлийн одоо орон тооны 3 гишүүнийг томилсон. За улсын их хурлын тамгын газраас Халтрын Шаандар гэдэг түрүүн одоо би танилцуулсан эрхмийг санал болгосон. За засгийн газрын хэрэг эрх газраас Ламзуын Лингов гэдэг хүнийг санал болгосон. За шүүх засаглал, шүүхийн ерөнхий зөвлөлөөс одоо санал болгож Намжилдоогийн Чадраавал гэдэг манай Монгол улсын гавьяа туулч Чадраавал нарыг одоо нэр дэвшүүлж улсын их хурлаар хилэлцээд ингээд одоо баталгаажуулсан. За ингээд 7 сарын 3-ны өдөр одоо төрийн захиргааны албаны зөвлөлийн даргаыг томилох тухай улсын их хурлын 61-р тогтоол гарч Ламзуын Лингов даргаыг одоо төрийн захиргааны албаны зөвлөлийн даргаар томилж энэхүү үйл ажиллагаа эхэлсэн байгаамаа. Төрийн албаны зөвлөлийн одоо анхны гишүүнээр анх томилогдож шүүх эрх мэдлийг төлөөлж ажиллаж байсан Чадраавал гишүүнээс би бас яриагаа эхлэе гэж бодож байгаа. Тэгээд төрийн албаны хууль батлагдсны дараагаар шүүх засаглалын төлөөллийг одоо оруулж ирсний онцлог нь юу байсан? Яагаад оруулсан талаар та яриагаа эхлүүл бас зүгээр байна. Монголын төрд ажиллаж байгаа 230-аад мянган хүмүүст нийтэд тэмдэглэдэг ийм дурсгалтай хүндэтгэлтэй сайхуудаар гаргаж байгаа явдал бас энд нь оролцож байгаа их бахархаж байна. Хоёрдугаар төрийн албаны төв байгууллагыг байгуулахад 3 газрын төлөөлөл байна гэж заасан байсан. Төрийн эрх мэдлийг ойрлох 3 шатны байгууллагаас төлөөлөлтэй байна гэсэн учраас би шүүхийн төлөөлж оролцсон. Гэхдээ тэр үеийн шаардлага ус өндөр байсан шүү. Тэр 3 гишүүний нэг намын байж болохгүй, нэг ангийн байж болохгүй, нэг аймгийн байж болохгүй. Ийм шалгууртай 3 шудраг лутамтанд очиж ажиллах тийм хуулийн зохицуулалттай байсан юм. Дээр нэмээд орон тооны ус 4 гишүүн байсан. Засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга, улсын хурлын тамгын газрын дарга, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга зэрэг ийм хүмүүс орж ирж байсан. Тэр үед бол төрийн захиргааны албаны зөвлөл нэртэй ажлын албан засгийн газар хэрэглэх газар байсан юм. Тэр бид яагаад энэ байгууллагыг далдлын бүрэлдэхүүнтэй оролцуулаад байж юмгүй л Монголын төрийг мэрэгсэн чадварлаг албан хаагчаар бэхжүүлэх, төр чуулгын зарчмыг хэрэгжүүлэх энэ чиглэл үргийн хүрээнд л ажиллаж яснаа. Одоо оны залуучууд бол улам сайхан чадваржиж одоо шинжлэгдээд нийгмийн хэмжээндээр тодорхой одоо байр суурьтай байгуулга болсон шүү.
өнөөдөр ингээд Монголын төрд ажиллаж байгаа олон зуун мянган албан хаагчид бол ажиллаад өгөндөг, амжилтаа ярилцдаг, цаашид бол үр дүнгээ боловсронгуй болгохоор хэлцдэг. Сайхан өдөртэй болсонд нь талархалтай хандж байна. За, Чадраавал даргадан баярлалаа. Тэгээд бас энэ түүх зөвхөд ярьж байгаа энэ үед бас зарим зүйлийг бас тодруулаад хэлье гэж бодож байна л да. Анх төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдахад ажлын алба мэдээж байж таараа. Ажлын алба нь бол засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд 100 гаруй хүнтэй ажлын алба байсан. За энэ ажлын албан дотроос тухайн үеийн одоо нэршлэрээ боловсон хүчин, сүүлдүүл яг хүний нөөцийн газар нэгж болоо явцсан. Энэ нэгж одоо гол чиг үүргийг ингээд хариуцааж явж байсан. Сая тэгээд одоо энэ ярьж байгаа асуудалтай уялдуулаад ярихаар 2002 оны төрийн албаны хуулийн нэмэлтийн өөрчлөлтөөр төрийн албаны зөвлөл болоод үйл ажиллагаа нарийн өргөжөөд нийт төрийн албан хаагчийг хамраад за дээрэс нь бие даасан ажлын албатай болсон. Тэгээ бие даасан ажлын алба маань бол их цомхон байлаа. Нөгөө 100 гаруй хүнтэй байсан засгийн газрын хэрэг эрхлэх газраас 14 одоо албан хаагчтайгаар анх одоогийн худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байсан байшинд нүүж очижсэн. За ингээд 95 оноос өмнө ер нь альва төрийн байгууллагт ажиллаж байсан албан хаагчдыг нэг албан хаагчл гэдэг ингээд нэрлээд байсан. Тэгээ ингээд хууль гараад ирсний дараагаар бол төрийн албан хаагч гэдэг. Энэ төрийн албан хаагч гэдэг нэршилтэй болсонтой холбоотойгоор одоо энэ чиглэлээр төрийн албаны хаагчдын хөдөлмөрлөх эрхийг бас нэлээд хангаж, хяналт тавьж ингэж ажиллаж байгаа Идэр Чулуун гишүүн маань бас энэ чиглэлээр сэтгэлдээ ярих байхаа гэж бодож танд микрофоноо шилжүүлье. Үндсэндээ манай орчин цагийн төрийн албаны хууль бол төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг бүрэн хамгаалсан хууль. Тангараг өргөөд ингээд тодорхой эрхээ хязгаарлуулад ажиллаж байгаа албан хаагчдын эрх зөрчигдөх үзэгдэл бол гардаг. Энэ бол одоо томилох эрх үхийн албан тушаалтнууд хууль зөрчдөг. Тэгэхээр яг бид нар бол энэ шинэ хуультай болоод үндсэндээ 4 удаагийн нэмэлтийн өөрчлөлт оруулад тэгээ одоо бид нар хамгийн сүүлийнх нь одоо 19 оны 1 сарын 1-ээс мөрдөж байгаа энэ хуулинд болвол тодорхой бас зарчмуудыг зааж өгсөн. Гэхдээ анх энэ хууль анх батлагдахаас эхлээл төрийн захиргааны албанд болвол шударга ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэж их чухал заал. Олон удаа нэмэлт өөрчлөлт оруулахад бол энэ зарчмаас ерөөсөө ухраагүй. Тэгээ яг бид нар алдсан ч юм бий байх энэ хооронд онсон ч юм бий. Одоо бол харин энэ хамгийн сүүлийн өөрчлөлт орсноос хойш энийг гардаа хэрэгжүүлж байгаа улсууд бол энэ шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх Монгол улсын төрийн албанд төрийн албан хаагчин адил тэгш ирэх эдэлж ордог байх гэдэг ийм олон хуульчилсан зарчмууд үндсэн хуулийн зарчим дээр гэж хагаад ингээд зааж өгсөн нийтдээ 11 зарчим байгаа. Бид нар энэний төлөө бол ажиллаад одоо ямар ч байсан төрийн албанд одоо үүд хаалгаар нь биш орж ирдэг, цонхоор нь орж ирдэг энэ томилгооны зөрчил, хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарладаг, ажлаас халдаг, чөлөөлдөг, хууль усаар одоо албан тушаал бууруулдаг. Энэ юмыг бол хязгаарлаад бид нар бас ахиц гаргаад ингээд явж байгаа. Энэ улс төрөөс төрийн албыг ангид байлгана гэдэг энэ зарчмыг л бид нар бүтэн хэрэгжүүлж чадхад бол энэ Монголын төр одоо бусдад жичлэгдээд байхгүй цаашаа явчих энэ боломж болцоо бол байх. За Идэр Чулуун гишүүндээ баярлалаа. Тэгээд ер нь энэ төрийн албаны хууль гарах энэ асуудал одоо яагаад төрийн алба өөрийн ийм зохицуулагдсан хуультай болох байсан гэдэг ийм асуудлууд хөндөгдөг л дөө. 90 оны 3 сард шиг сандгийн нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо руу шилжээл төрийн захиргааны алба нь эзэнгүй болоод төрийн захиргааг бас нэг эзэнтэй болгочих гойл тэр үүднээс одоо хууль гаргад юм уу гээл. За тэр үед одоо засаг захиргааны яам гэдээ байгуулагдаад манай Шадар сайд улсын их хурлын дараагаар ажиллаж байсан инүүш дараагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь засгийн газрын хэрэглэх газрын дарга испанзрагч за хэлтсийн дарга самбал хөндөв за хууль зүйн одоо дид сайд сугар удирдлагын академийн захирал адья ахлах референт Бүүбатар гэсэн бүрэлдэхүүнүүд ороод энэ хуулийг одоо боловсруулах гэдэг юм ажлын хэсэг дээр ажиллаад ингэ явж байсан. Тэгээ үүнтэй холбогдуулаад би цааш нь юу ярих гэдэг байгаа юм бэ гэхээр зэрэг энэ хууль одоо батлагдах, хилцэгдэх энэ үед ардын их хурлын депутатаар ажиллаж байсан, нэлээд чухал үүрэг оройлттой орж ажиллаж байсан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Батмунх таны үгийг бас сонсвол сонин байхаа гэж одоо танд микрофон шилжүүлж байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд төрийн албаны өдөртэй болж байгаа явдалд сэтгэлгүйний хөгжүүн байна. Нийт төрийн албан хаагчдаа энэ өдрийн чин сэтгэлийн халуун мэдлэгээ дэвшүүлж төрийнхэн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн ураа дэвшүүлье. 1990 оны 3 сарын 23-нд намын төв хорооны бүгд турал хуралдаж тэр үеийн ардын их хурлын 11 дахь удаагийн сонгуулийн 9 дугаар чуулган хуралдаж энэ үеэс улс орон даяар
нам захиргаа төр аж ахуй олон нийтийн болсон хүчний асуудлыг хариуцж байсан Монгол Ардын хувьсгалт намын төв орооны болсон хүчний хэлтс 90 нам бүхэлдээ тэр авангард ороод ирсэн бууснаас болоод Монгол улсын төрийн алба бол үндсэндээ хямарч эхэлсэн юм а. Эзэнгүй болж. За хямралыг илэрхийлэх олон юм. Сайн одоо төрийн албан хаагчид итгэл нь алдарч зах зээл рүү орж өөр ажил шилжиж ийм гадагшлах урсгал үүсгэхэд сэтгэл гүнээ хэцүү хүнд санагдаж байсан. Ягаад тэр хүүхдэр би бас Монголын төр төсны улам жил шинжилгээг математикийн бүхэл тогтолцооны аргаар судлаж эрдмийн зэрэг цол хамгаалсан хүний хувьд их хэцүү байсан. 91 оны 6 дугаар сард Улсын банк хурлын даргын 9 дугаар захирамжаар их цаа зуун үндсэн хуулийн төслийг хэлцэх үеэр 2-3 зүйл дээр бас өөрийнхөө санал дэвшүүлж байсан юм а. Нэгдүгээрт ер нь энэ төрийн албан хаагч хэн байх юм бэ? Тэднийг яаж баталгаажуулах юм бэ? Нийгмийн байдлын, ажиллах нөхцөлийн гэдэг юм санаа завнаж их цаазын төслийн 46-гийн 3-д орж байгаа тэр зүйлийг бол их дэмжиж үндэслэн хэлж байсан. Энэ бол гол төлөв нийтлэг улс орны хэмжээний төрийн албан хаагчид дахиад одоогийн энэ шиг сайхан босгож ирэх үндсийг тавьсан юм шүү гэж дуулгамаар байна. Хоёр дахь нь энэ бол гол төлөв төрийн төв байгууллагын албан хаагчдын тухай болоо явуулсан. Гэтэл яг нутгийн өөрийн удирдлагын байгууллага, нутгийн захиргааны байгууллага болж ирэх үед тэнд ажиллах төрийн албан хаагчдын асуудал бас их хүрхэг болж эхэлсэн. Тийм учраас үндсэн хуулийн 59-р зүйлийн нэгд нутгийн удирдлага нь нутгийн өөрийн удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэсэн заалтыг бас чимэд дугаагаан гуйж үндсэн хууль хэлцэж байхад нэлээд редакторлуулж нэг ганц нэг үгэн асуулаад оруулж байсан. Энэ бол бас орон нутгийн болсон хүчин гэхүү төрийн албан хаагчдын тухай асуудал байсан юм. Ингээд Төрөө Баатар сайхан ярьлаа 92 оны 11-р сард засгийн газрын дэргэд төрийн албаны тухай хууль боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Би тэр үед одоогийн төрийн байгуулалтын байнгын хорооны хурал захиргааны байнгын хорооны гишүүн байсан улсын хурлын хурал захиргааны байнгын хороондоо хэдэн гишүүн нийлээд миний гишүүний одоо албан баланкан дээр ажлын хэсэг байгуулъя. Төрийн албаны хууль төсөл боловсруулах гэж. Ингээд өргөн барьтал манай тэр хуралд Жасрай сайд төрийн хурал захиргааны байнгын хорооны гишүүн байсангүй засгийн газар нэг ажлын хэсэг байгуулагдсан. Энд нэг ажлын хэсэг байгуулагдаад энэ хуулийг бол түргэн гаргах шаардлагатай байна. Тийм учраас улсын хурлын даргын захирамж гаргаж нэгдсэн ажлын хэсэг байгуулъя гэд манай ажлын хэсэг Түрүүчийн Баатар сайхны хэлдэг тэрэн дээр саарл даргаыг оролцсон санагдаад байх юм. Ийм ажлын хэсэг байгуулагдаад бид бол тийм альтернативны вариантгүй ийш тийшээ татаж чангаас юмгүй мөртлөө маш их одоо чамбаа ажилласан гэж хэлж болно. 3 жил зохио боловсруулсан хууль шүү. Энэхний хууль бол муу хууль биш. За Батмаг. За баярлалаа. Баярлалаа. Ийхүү ингээд хууль батлагдаад бидэндээ хүрээд ирж байгаа. Ингээд ирсний дараагаар хуулийг дагаж гарах олон 10 одоо дүрм журам зохицуултууд бодлогын баримт бичиг боловсруулах зайлшгүй шаардлага гарсан. Энэ одоо үйл ажиллагаан дээр бас голлон ажиллаж Монгол улсын төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүнээр томилогдсон ажиллаж байсан Шаандрууга нэлээд суусан л да. Тэгээд танд бол одоо нэлээд олон ийм дурсамж, бичвэр зүйлүүд байдаг баха. Энээсээ та хуваалцвал бас сонирн баха гэж бодож байна. 95 оны 7 сарын 3-нд одоо төрийн албаны зөвлөлийн бүрэлд хүм яг нарийнда ярих юм бол оронтой 4 хүнтэй байсан шүү дээ. Дарга 2 гишүүн, даргын туслах нарийн бичгийн дарга. Ингээд бид одоо 3 гишүүн бол ажлаа хуваарлаж авсан. Миний үе бол одоо мэрэгжлийн шалгалт, төрийн албаны мэрэгжлийн шалгалт гэдэг ажлыг одоо надад хариуцуулсан. Тэгээ эхний удаа бол одоо хинээрч боловсруулах юм, плетийнхээ нууцыг хадгалах, зорилгоор бас одоо муу санаатай гэх юм уу одоо юу. Ер нь өөрөө боловсруулъя гэдэг. Эхний 2-3 жил одоо өөрөө боловсруулсан. Тэгээ дараа нь бол хүмүүсээр гэрээгээр боловсруулсан. Тэр үед бол нэгдүгээрт нь ямар зарчим баримтжуулсан гэхдээ зэрэг эрхэлж байгаа ажилд нь тааруулсан плетийн одоо боловсруулах нь хамгийн чухал юм байна. Чангасуудын ингэ тохируулах юм байна гэж. Жишээлх юм бол яамны одоо ахлах мэрэгжилтэн ТЗ-ийг 7 байхад тэр одоо хөдөө сумын төвөөс одоо 100-200 км-ийн цаана байгаа багын зохион байгуулагч нийгмийн ажилтны ТЗ-г нэг энэ хоёроос бол ижил билет авч болохгүй гэсэн зарчим барьж тэр үед бол тэр плетийн чанга сулыг одоо тааруулахыг маш их хичээж ирсэн. Яг нарийн дээр хэл манай төрийн албаны чинь хууль бол тийм орох үед нь бол одоо сайн шалгалт авч босог өндөртэй
Орсон хойно нь бол тогтвор суурьшилттай ажиллах бодлоготой. Тийм учраас одоо тэр улс төр эдийн засаг оюун санааны зарим эрхийг хязгаарладагч төрөөс одоо тэр хязгаарласан эрхийг нөхөх ийм одоо баталгаатай хуулийг бол одоо анх баталсан ийм учиртай. Ер нь сайн юм, муу юм хоёрыг бол манайхан хүлээж авах та. Тэрний одоо учир зүг болохтой бол одоо маш хурдан. Эхний шатанд бол тэр цаасан дээр одоо эхний 1-2 жилдээ болоод байсан. Нэг л одоо дүгнэхтэй асуудал үүсээд. Тэгээд тэр шаблон чи гаргаж байгаа. Тэгээ шаблон гаргаад ирэхэд мөн 1-2-3 жил учрыг яахгүй сайн дүгнээд байсан. Тэгтэл мөн тэрний учрыг олцсон ба. Тэгээ скантерны машинаар ингээд дүгнэхтэй зэрэг мөнд одоо эхний 2-3 жил бол учрыг олохгүй машинаар дүгнээд ингээд байсан. Сүүлдээ өнөө скантерны машин чинь одоо цөөхөн учраас өнөө картууд чинь орон нутгаас авчиж бид энэ дүгнэдэг. Тэр хооронд л бас нэг асуудал үүсэх гээд л юм. Тэгээд би боддог байхгүй. Ер нь л энэ цахим техник л бол хамгийн зөв. Сонгуульд ч зөв, манай шалгалтанд ч зөв. За хүний л одоо тэр юу орох юм бол ер нь хэрэг биштэй гэдгийг одоо би тэр өөрийнхөө одоо эрхэлж яасан ажлын одоо юугаар ингэж одоо яасан. Тийм биш. За шаандар гойдан баярлалаа. Тэгээд саяын энэ ярьж байгаа зүйлүүд дотор бас их сонин зүйлүүд бол нэлээ хийдвэ. Яагаад вэ гэхээр зэрэг эхлээд гараар засахаар зэрэг одоо бидний хэлж санснаар шувуух байдна гэж явж байгаа. Нэг нь уншаал, нэг нь засаад байна. Хооронд нь солиол уншуулна, хариу нь нэг зөрнө. 3 хүн дамжаал одоо засаж яхтал хариу нь одоо буруу гараад байдаг. Ийм асуудлууд байж байгаад бид скантроны машин шилжиж ийсэн. За скантроны машин гэдэгтэй холбоотой бол бас товчхон зүгээр зүйлийг би дурдаад хэлэхэд нэг л удаа уншдаг, 2 удаа уншина гэдэг ойлголт байхгүй. Ингээд явдаг ийм зохицуулттай байж байгаад скантроны машин тухайн үедээ их үнэтэй байсан. Төрийн албаны зөвлөл ганцхан машин худалдаж авсан. Тэрний Birpe карт гэдэг тухайн одоо тусгайд нь уншдаг ийм карт байгаа. Одоо Яшин шалгалт аваад байгаа. Ийм карт нь шилжүүлж явж байсан ийм зүйлүүд бий. Тэгээд саяын одоо манай Шаандар гишүүний ярьж байсантай холбоотойгоор энэ ажлын байр зарлуулаад шалгалт аваад ингээд байна. Төрийн албанд анх орох хэрэгний мэргэжлийн шалгалт нэртэй байсан. Одоо яг сая ярьж байгаагаар 96 оны 7 сарын 18-ны өдөр улс орон даяар зэрэг энэ шалгалтыг авч яла. Тэгээ энэ шалгалтын материалыг одоо төрийн тусгай хамгаалалт тагнуулын шугамар орон нутагт хүргэдэг, буцаагаад авчирдаг. Тэрийг хүргэж байгаа хүмүүсүүд нь одоо дээр үеийн шуудан хүргэгч күрээр гэж байсан. Яг тэрийн шиг тийм бараг л хамгаалттай явдаг. Иймэрхүү одоо асуудлуудаар нэлээ явж байсан. Тэгээ энэний цаана бас юу үлдээд байна вэ гэхээр энэ ажил албан тушаалын чинь ард нь нэг ажлын байрны тодорхойлт гэж юм яваад байсан. Хуучин одоо 90 оноос өмнө бол ажил үүргийн хуваар гээд. Тэгэхээр энэ ажлын байрны тодорхойлтын чиглэлээр манай Шаандрууга гарын авлага гаргаад тухайн үедээ төрийн албан хаагч нарт бас мэдлэг туршлага болгож хүргээл ийм зүйлүүд байсан юм а. Тэгээд энэ ажлын байрны тодорхойлттой чиглэлээр өнөөдөр бас одоо ямар зүйлүүд болж байгаа вэ гэд төрийн албаны зөвлөлийн гишүүн Пүрвдав гишүүнийг бас энэ чиглэлээр яриачаа гэж урьж байна. За баярлалаа. Төрийн албаны шинтгэлийн бичиг баримтын гол зүйл бол төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлтыг батлах зөвшөөрөл олгох болсон явдал юм. За албан тушаалын тодорхойлт нь болохоор албан тушаалын чиг үүрэг түүнийг хэрэгжүүлэхэд одоо албан хаагчид тавигдах мэрэгшил, туршлага, ур чадрыг нь одоо илэрхийлсэн бичиг баримт байгаа. За мэдээж хэрэг өмнө нь бол 2019 оноос өмнө нь бол ажлын байрны тодорхойлт гэдэг энэ ажлын байрны тодорхойлтыг тухайн ажил олгогч нь өөрөө тухайн томилгож байгаа иргэндээ тааруулж баталдаг байсан бол 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж ирсэн төрийн албаны тухай хуулиар хуулийн тавигдсан тусгай шаардлага заасны дагуу энэ шаардлагууд нь тавигддаг болсон. Албан тушаалын тодорхойлт бол хамгийн түрүүнд нь тухайн албан тушаалд одоо иргэннийг одоо сонгож авахд одоо ашиглагдана. За мөн тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үр дүн үнэлэх, за мөн сахилах хариуцлага, шагнаж урамшуулахтай холбоотой бүхэл харилцааг энэ бичиг баримтаар бол зохицуулж ирсэн. За өмнө нь бол мэдээж хэрэг 2019 оноос өмнө бол ажлын байрны тодорхойлт гэж нэрээр энэ дээр бол иргэнийг сонгон шалруулах, за тэр ажлын байран дээр тохирох хамгийн ур чадвартай сайн одоо иргэнийг сонгон шалруулахтаа энэ үг ашиглаж ирсэн. За шинтгэлийн гол түрүүн би дурдсан. Өөрөөр хэлбэл түрүүн манай эдгэрч болон гишүүний хийснээр одоо тооноор ордог ч юм уу тэр мэрэгжлийн шаардлага, туршлагын шаардлага одоо хангаагүй иргэнийг энэ шинтгэлийн албан тушаалын тодорхойлтыг төрийн албаны зөвлөлөөс батлах зөвшөөрөл олгож ирснээрээ энэ үйл явц зогсож ирсэн. Өөрөөр хэлбэл төрийн албанд ур чадвартай зөв иргэнийг томилох боломж
боломж нь бол энэ алтан тушаалын тодорхойлт юм а гэж бол дүгнэж байгаамаа. За ингээд дараагийн асуудал нь бас ингээд одоо хууль маань батлагдаад мэдлэгтэй, чадвартай, дадлагтай, туршлагатай сурч хөгжсөн төрийн албан хаагчдыг сургана гэдэг асуудал ярьж байсан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг ажлын байран дээр нь сургая, давтанд сургая, богино дунд хугацааны сургалтаар сургая. За тэгээд магадгүй цааш нь одоо өндөр хөгжилтэй орон доктор, магистр, дотооддоо ч гэсэн одоо энэ чиглэлээр сургана гэдэг ийм асуудал яриад дүрм журм боловсруулах, сургалтын хөтөлбөр боловсруулагч гэдэг юм олон зүйл байсан л да. Анхны хуулинд бол 5 хөтөлбөр байсан. Энэ 5 хөтөлбөртэй холбоотойгоор одоо миний хэлэх гээд байгаа зүйл маань төрийн албан хаагчийг нь тасралтгүй сургаж хөгжүүлэх чиглэлээр анхны одоо дүрм журман дээр сууж байсан манай Ахмад ажилтан давггүй бас энэ чиглэлээр өөрийнхөө боловсруулж байсан зүйлээсээ дурсаж ярина уу гэж бодож байна. Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг одоо боловсруулж исэн санаж байна. За баярлалаа. Энэ их нэр хүндтэй ярилцахад төрийн албаны Ахмад ажилтны хувьд оролцож байгаадаа би тунх талархаж байна. Төрийн албаны анхны хуульд төрийн албаны сургалт, судалгаа шинжилгээний ажлыг төрийн захиргааны алба одоо зохицуулна гэсэн ганц өгүүлбэр байдгийг. Миний бие бол тухайн үед тэр ажлын албанд хүний нөөцийн газарт нь ахлах хэлбэрээр ажиллаж байсан. Тэгээд надад нэг өөр ногдсон. Өөрөөр хэлэх юм бол төрийн албаны сургалтын одоо асуудалтай холбогдсон одоо дүрм журм боловсруул гэж. Ингээд тухайн үед юуны засгийн газрын хэрэг эрх газар Шведийн төрийн захиргааны олон улсын институт хоёрын хооронд байгууллагын хөгжлийн хөтөлбөр гэсэн тийм төсөл хэрэгжиж байсан. Энэ төслийн хүрээнд төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох нь гэсэн дэд төсөл байсан. Энэ дэд төслийг бол одоо Монголын талаас намайг ахалж ажиллаач гэсэн ийм одоо үүргийг манай газрын дарга самбал хөнд өгсөн юм байна. Ингээд би гуруулан тухайн үед төрийн албаны хэрэг эрх газарт ажиллаж байсан Сумья, компьютер менежментийн дээд сургуулийн захирал Хөрөл Баатар бид гурав. Тэгээд дээрээс нь Шведийн төрийн захиргааны олон улсын институтын зөвлөх нэг залуу байсан. Ингээд бид дөрөв нийлээд Шведийн төрийн албаны сургалт ер нь ямар байдгийг юунд одоо голоо сургадаг юм гэдгийг судалж ирсэн. Энийхээ үндсэн дээр одоо төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох гэсэн ийм одоо сэдвэр асуудал боловсруулаад засгийн газрын тогтоол боловсруулсан юм аа. Бүр хөтөлбөр боловсруулсан юм. Тэгээд тэр хөтөлбөрийг засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор одоо баталж хэрэгжүүлж мөрдүүлсэн. Тэгэхдээ энэ хөтөлбөр бол тухайн үед одоо төрийн албанд яригддаггүй байсан шахуу төрийн албан хаагчдын манлайлалын тухай асуудал, төрийн албаны сургалтыг одоо олонсын зайнаас сургах тухай асуудал, ажлын байран дээр нь сургах тухай асуудал, ийм одоо шинэлэг зөвлөдийг бол энд туссан байсан. Ингээд энэний дараагаар яасан мэт надад өөр та одоо энэ хөтөлбөрийг боловсруулсан юм чинь гарын авлага одоо боловсруулаач, сургалт явуулахад хэрэгдэг гарын авлага боловсруулаач гэсэн. Ингээд энэ гарын авлагыг бол одоо миний үе боловсруулж хийж гаргасан юм байгаа юм. Ингээд энэ гарын авлагаар бол одоогийн удирдлагын акт юм л да. Тэн дээр сургалт явуулж тэнд ирсэн одоо бүх одоо курс богино хугацааны сургалтаар ирсэн улсуудад миний бие одоо хичээл зааж байсан ийм одоо төвхтэй юм аа. 2017 оны шинэ хуулиар бол төрийн албаны сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулсан. Анхудаа одоо хуульчилж өгсөн. Тэр хөтөлбөрийг төрийн албаны зөвлөлийн дарга, засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга хоёрын тушаалаар одоо баталсан. Тэр хөтөлбөр бол одоо тэр чигээр одоо хэрэгжиж байдаг юм байна лээ. Энэ сургалтанд бол нийт 1 жил сүүлийн 5 жил гэхэд бол 78 мянган хүн одоо ийм зохион байгуулалттай сургалтанд хамрагдсан юм байна лээ. Үүн дотороо бол төрийн албан хаагчийн мэргэжлийн багц сургалтанд бол 6700 орчим хүн хамруулсан юм байна лээ. Мөн давтан сургалт, мөн мэргэжлүүлэх сургалтанд бол 4400 гаруй хүнийг хамруулсан юм байна лээ. Богино хугацааны сургалтанд бол 66700 хүн одоо хамруулсан ийм тав баримт харагдаж байна лээ. Тэгэхээр төрийн албаны сургалт бол одоо сүүлийн жилүүдэд маш өргөн одоо хүрээг хамардаг болсон, үр дүнтэй болсон. Одоо тэр миний анхны боловсруулсан хөтөлбөр заагдсан алсын зайны сургалт бол одоо жинхэнэ бодтойгоор хэрэгж байгаа. Энэний нэг жишээ бол төрийн албаны зөвлөлдөр 7 хоногийн пүрэв гараг болгон зохион байгуулдаг тэр сургалтанд бол онлайнаар маш олон одоо мэргэжилтнүүд төрийн албан хаагчид оролцсон байдгийн байна лээ. За давггүйд баярлалаа. Сая бас давггүй яриандаа дурдж байна. 17 оны хуулийг бас хөндөж байна. Тэгэхээр 17 оны хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн өнөөдрийн энэ сургалтын онцлог үйл явцтай холбоотойгоор төрийн албаны зөвлөлийн гишүүн Амар Төгс таныг бас товчхон мэдээлэл өгөөч яриач гэж урьж байна. 17 оны одоо төрийн албаны хууль дээр гарч байгаа
хэд хэдэн онцлог одоо сургалт төвчлөлтэй холбоотой заалт зохицуултууд бий болсон. Нэгдүгээрт сургалтын үйл ажиллагаа нь бол системтэйгээр явах хэрэгтэй байна. Түрүүний бидний яриад байгаа төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, ажил үүрэг, ажлын байртайгаа уялдуулаад сургалтын хэрэгцээ бол өөр байх юм байна. Тийм учраас энэ төвшөнд нь ангилагдж байгаа ангилал зэрэглэлтэнд таарсан, тохирсон, хийх ажилд нь чиглэсэн ийм сургалтуудыг мэрэгшүүлэх байдлаар олох ёстой байна, хийх ёстой байна гэдэг энэ агуулга байгаа. За мөн одоо шинээр төрийн албанд орж ирж байгаа төрийн албан хаагч болж байгаа албан хаагчтай бол чиглүүлэх сургалт нэгдсэн байдлаар зохион байгуулах ёстой байдаг юм байна. Байгууллага бүр үйл ажиллагааг нь чиглүүлж одоо зохистой мэдлэг мэдээллийг олгосноор үйл ажиллагааны үр дүн бол илүү боттой болно гэдэг энэ асуудал. За үүний зэрэгцээ нэг удаа сураад гэдэг юм уу албан тушаал томилогдоод энэ үйл ажиллагаа бол зогсолтгүй байх ёстой юм байна. За давтан сургалтын үйл ажиллагаа бид нар энэ тодорхой хугацаанд бол эргээд үйл ажиллагааныхаа үр дүн үнэлдэг, чадвар чадамжаа дээшлүүлдэг ийм боттой нөхцөл бий болох ёстой гэдэг энэ зохицуултууд орж ирсэн. За үүний зэрэгцээ одоо сургалтын байгууллагыг бол бас тодорхойлж өгсөн байгаа. Энэ сургалтын ялгаатай төрөл гэдэг юм уу хэлбэр мөн энд тусгагдсан байгаа. Тэгэхээр бид одоо хөтөлбөр агуулгаасаа илүү яаж илүү үр дүнтэй, бодиттой, чанартай ийм сургалтыг хийх вэ гэдэг энэ зүйл бидний анхаарлын гол цөм дараагийн шатны гэдэг юм уу одоогийн хийж байгаа шинжилгээг үргэлжлүүлэх юм залгамж болох юм аа гэж ингэж харж байна. Тэгэхээр энийг бид яаж хийх вэ? Хүртээмжийн тухай асуудал ярьж байгаа, чанарын тухай асуудал ярьж байгаа. Эцээст бид нэр төрийн албан хаагчдаа сургана хөгжүүлнэ гэдэг маань тасралтгүй байх юм байна. Нийгмийн эдийн засгийн одоо өөрчлөлт цаг хугацааг одоо ямар их одоо хурдан хугацаанд өөрчлөгдөж нөхцөл байдал хэрэгцээ шаардлага бий болж байгаа вэ? Тэрнийг дагаж биш тийм ээ угтаж бас тодорхой хэмжээний ажилдаг. За эрсдлийн нөхцөл байдлаас бид нар шуурхай шийдвэр гаргадаг ийм чадамжтай мэрэгсэн төрийн албан хаагчдыг бий болгох ийм зохицуулт тогтолцоогоо илүү сайжруулах юм шаардлага гарч байгаа. Үүний зэрэгцээ бас бид ингээд энэ хууль тогтоомжоо хэрэгжүүлэхдээ чадхуун зорчимд суурилсан төрийн албыг бий болгоно гэдэг энэ 2017 оны хуулийн гол концепц байгаа. Тэгэхээр энэ чадхуун зарчим гэж юу юм бэ гэдээ аваад үзэхээр бидний өнөөдөр маш олон талт хэмжээс гэж хэлж болох уу тийм ээ шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байж энэ тодорхойлогдох. Ажиллаж байж энэ туршлага хуримтлуулдаг байдал, сурч байж боловсрол мэрэгжил эзэмшсэн байдал, мэрэгсэн байдал, мөн ажилдаа хандах хандлага, санаачлага, ёс зүй гэдэг ингээд олон талт зүйлтүүдийг огтлолцол дээр энэ чадхуун зарчим гэдэг юм үнэлэгддэг юм байна. Энэ чадхуун зарчмыг бид цаашдаа авч хөгжүүлж явна гэх юм бол сургалт хөгжлийн бодлого тасралтгүй хэрэгцээнд нийцсэн эргээгээд энэний үр дүнг тооцсон тооцсны үндсэн дээр төрийн албан хаагч бүрийн үйл ажиллагааны үр дүн үнэлэгддэг тодорхой хэмжээгээр агсан байдаг ийм түвшинд хүргэх л бодлого зорилт хэрэгжиж явна гэж ойлгож байна. За Монгол улсад орчин цагийн төрийн алба үүсч өгдсөнтэй холбоотойгоор төрийн алба бас нэг өөрийн гэсэн сүлд дуутай байя гэж ингэж дуу захиалсан байж байгаа. Тэгээ өнөөдөр бидний одоо энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баттулга маань энэхүү дууг дуулахаар өргөдөн ирсэн байгаа. За дууны маань шүлгийг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Дашдондов, за аялгауг нь Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бямбаяр зохиосон ийм одоо Дүшмэл Эрдэнэ гэсэн дуу байгаа. Ингээд энэхүү дуугаа бүгдээрээ хүлээн авч сонсъё. Surtolson under torda zutkh vachtlata sotetunes herdagtsan aromiter livetach morote atkhna bi alja
алчаад яахвэ алдах эрхгүй тангараг бие ахвай төрийн алтан аргамжаа алдорч болохгүй андгаа бие орангурнэ дэвжэхийг ончиг олсон мэргэн бодлоготой олон түмнэ хөгжлөөдөө оролж дагуулс яруу илстэй атхан биеийн алчаад яахвэ алдах эрхгүй тангараг бие ахвай төрийн алтан аргамжаа алдорч болохгүй андгаа бие зөвийг тунгаа хүннэн жуудгатай зорсон үйлээсэ хацайхви зонны төлөө шамдах заяатай алтхан биеийн алчаад яахвэ алдах эрхгүй тангараг бие ахвай төрийн алтан аргамжаа алдорч болохгүй андгаа бие атхан биеийн алчаад яахвэ алдах эрхгүй тангараг бие ахвай төрийн алтан аргамжаа алдорч болохгүй андгаа бие бид одоо энэ төрийн албыг чанартай, өргөөжтэй ийм байлгахын тулд бол мэдээж тэнд ажиллаж байгаа тэр албыг залгуулж байгаа төрийн албаагчдын мэдлэг чадвар, сурсан зүйл бас их тус нэмэр болдог л доо. Тэгээ ингээд төрийн албаны хууль батлагдсан гээл төрийн албан гээл яриад ингэж явж итэл тэр дунд одоо бид чинь төрийн албан бас үндэсний уламжлалаа хадгалах гэсэн юм уу яасын дүшмэлгээд нэр томьёо оруулсан. Зарим хүмүүсүүд бол энэ жоохон феодалын үеийн нэр томьёо юм уу ч гэж хүмжилж ирсэн үе бий. Төрийн албаныхаа одоо уламжлалаар бас нэг мэрэгжилтэн гэдэг үгийг ингэж буулгасан юм болоо гэж боддөг юм а. Тэгээд энэ хууль боловсруулах, хэлэлцэх, батлах энэ шатанд ажиллаж ирсний хувьд манай үндсэн хууль тогтоог соёлын гавьяа зүтгэлтэн Батмункага төрийн албанд дүшмэл гэдэг нэр томьёо оруулсан талаар та бас дурсвал зүгээр ухаа гэж бодож байна. Би бол их мөхсүдсэн хүн энийг. Субаа шидэд модон шаню ингэж байсан гэж нэг өгүүлбэр байд. Хаан би төшмөлийн зовлон гүл мэддэм аа. Төшмөл хагаануу зовлон бүрэн мэддэм аа. Төшмөл тэгэхээр хаанаас ахгүйла харцыг хүртэл
төрийн албыг залгуулах төрөв хөрвүүлэг хэллээ маш гоё үг. Алтан аргамж билээ гэж. За манжийн ч гэлээ гэв. Манайханд бол төшмөлийн зэрэг дэв гэдэг юм байсан. Бэл, бэс, гүн, ван дөрвөн зэрэг. Гэт тэрний бас ерөнхийдөө одоо дагуулж Монгол уламжлалаа дагуулж би тэр хэлсэн шүү дээ. Монголын төр төсний уламжлал шинжилгээний судалсан юу гэдгээр оруулсан үед энийг зүтгүүлсэн. Энийг одоо түүхэн баримтаас авч хийсэн би тэр байдаг одоо уран зохиолоос жаав хөрвийн зүрхний хэллэгээс энэ хэлэн армаанаас энэ одоо бэл бэсийн явдлыг чинь тэр доорн тэтгүүлэх хуурцаар одоогийн Путин отоор хийснийг хүртэл авч хөрвгөө дээр очиж асууж ирсэн. Хөрвгөө их түүх үтсэн хүн байсан. Ийм учраас энэ төшмөл гэдэг үгийг оруулж ирсэн юм аа. Дээр нь Монгол төр 7 төрийн 7 эрднийхээ нэгийг төшмөл гэдэг эрдэнэ. Одоо энэ төрийн ордонд багш төшмөл дээдлэн залсан байна. Ингээд дээдлэн залсан байна. Ийм учраас бид төшмөлийн тухай ярих хэрэгтэй гэж. Энээс сургуулаад дотроо туслах, дэс, ахлах, тэргүүн, дэд. Тэр тусвар дотроо дөрвөн дэдтэй байхаар хийсэн. Дөтгөр гутгаар дэд тэргүүн гэж. Тэгэхгүй зүгээр ганцаар ингэ шугам хөөх юм бол эсэргүүцэн. Ийм миг л авчилж ярий. За баярлалаа. Микрофоно хэн шилжүүлэх вэ гэхээр Шандаргойдан шилжүүлнэ. За Шандаргой маань бол ажиллаж явах хугацаанд төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг одоо бий болгох, хяналт шинжилгээ хийх, улсын салбарын удирдлага санхүүжилт, за зарим талаараа төрийн албан хаагчийн цалин хөлсний талаарх 108 асуумжч гэдэг юм уу, төрийн албан хаагчийн ширээний ном, гарын авлага болгосон ийм зүйл. За түрүүн өөрөө ярьлаа. Анхны мэрэгжлийн шалгалт авах дүрм журмыг боловсруулсан. За төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах арга зүйг ингээ гаргаж яасан. Тэгээд энэ чиглэлээр энэ төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой та товчхон хэлвэл бас сонирн байх баха. 95-аас одоо 2002 он хүртэл юу төсвийн байгууллагын өдөр санхүүжилтийн хууль одоо батлагдах хүртэл бол төрийн албан хаагчдынхаа ажлаа төлөвлөх, үнэлэх асуудал бол ер нь хуучин тогтолцоотой ойролцоо ингээд явж исэн. Харин төсвийн байгууллагын өдөр санхүүжилтийн хууль батлагдсанаар бол энэ үр дүнгийн гэрээ гэсэн одоо байгуулах, түүнийг одоо дүгнэх гэсэн ийм одоо асуудал орж ирсэн. За үүнээс үүдээд төрийн захиргааны албаны зөвлөл маань шинэ хуулиар төрийн албаны зөвлөл болсон захиргааны зөвлөл маань ингээд үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх одоо энэ одоо асуудлыг төрийн албаны зөвлөл хариуцдаг болсон. Тэгээд үр дүнгийн гэрээний одоо байгуулах, дүгнэх одоо энэ асуудлыг 3 төвшөнд төрийн албан хаагчийн төвшөнд, нэгжийн дарга буюу менежерийн төвшөнд, төсвийн шууд тэр үед бол ерөнхий менежер, одоогийн хэлдгээр бол төсвийн шууд захирагчийн одоо төвшөнд ингээд 3 төвшөнд одоо журмаа боловсруулж ингэж одоо мөрдөж эхэлсэн. Тэгэхээр 2002 онд улсын хэмжээний нэлээд томоохон зөвлөгөө болсон. Тэр үед ерөнхий сайдаар намбарын энх баяр ажиллаж байсан. Тэр үед ямар асуудал гарсан гэхдээ зэрэг зарим нэгэн одоо төрийн албаны тухай хууль, төсвийн байгууллагын өдөр санхүүжилтийн тухай хуульд одоо ижил агуулгатай заалтууд орсон. Энийг одоо яаж одоо алийг баримтлах юм бэ гэдэг одоо тийм одоо асуултыг нөө төрийн нарийн бичгийн дарга, аагатлалын дарга нар тийм асуулттай байд. Энэ хоёр ерөнхий сайд бол ингэж хэлж ийсэн. Энэ хоёр хуулийн чинь амбрелла хууль нь юм бэ гэж ингэж асуудаг байхгүй. Тэгэхээр тухайн үед одоо биднүүд амбрелла хууль гэж одоо юуг асууж байгаа юм бол ерөнхий сайд гэж байгаа асууд гол хууль чинь юм бэ гэж. Тэгээд ярилцж байгаа тэр зөвлөгөө энэ гол хууль чинь төрийн албаны тухай хууль юм байна шүү дээ. Тийм учраас практик дээр бол төрийн албаны тухай хуульд юу гэж заасан байна уу? Тэрүүгээр одоо мөрдөө гэж. Гэхдээ энэ асуудал бол ямар нэгэн хууль эрхцэн юунд шийдээгүй. Зүгээр л одоо нэг зөвлөгөөн дээр шийдэл практик дээр ингэж явцсан асуудал. За хоёр дахь нь бол бас одоо практик дээр хэрэг болж магадгүй тэр зөвлөгөөнд яригдсан асуудал. Төрийн жинхэнэ албан хаагчдаа хавсран ажиллаж болох уугүй юу гэдэг. Хуучин бол 1995 оноос 2002 он хүртэл бол хавсран ажилдаг байсан засгийн газрын журамтай. Тэгэхээр тэр зөвлөгөөн дээр энийг шүүмжилсэн 2 удаа үндэслэл гарсан. Ер нь одоо хавсран ажиллаж яах гэдэг чинь тэгвэл ачаал нь байгаа юм биш. Тэгвэл тэр ажлын байрын тодорхойлолт нь тусгал даа гэж нэгдүгээр гэсэн. Хоёрдугаар практик дээр манай энэ одоо төрийн нэрээ бичгийн хамгийн газрын дарга нар чинь ер нь одоо өөртөө одоо талтай ойр хүмүүстэй илүү цалин олгохын тулд 40% одоо юуг одоо нэмэхийн тулд ийм одоо нугдаа гаргаж байна.
Энэ юусоо хэрэггүй. Тэр ажлын байрны тодорхойлолтод оруулаад ингээд явна үсгэж. За ингээд энэ зөвлөгөөний дараатай төрийн албаны тухай хуулиас ч нөгөө хавсрын ажиллахыг хассан засгийн газар ч одоо хавсрын ажиллах журмаа хүчингүй болгосон. Тэгэхээр магадгүй одоо би энийг бодоод одоо ер нь ингээд яг тэр үеийн ойлголтоор байх уу? Эсвэл одоо энэ оронтой одоо цалин одоо зардлыг хэмнэх үүднээс энэ асуудлыг дахиж одоо үзэж болдгоо болов ямар байдсан бол гэсэн бодол төрөөд одоо түүх нь бол ингэж бий болоод ийм шалтгаанаар хасагдсан юм шүү гэдгийг одоо хэлж байгаа. За баярлалаа Шандрагууд. Ингээл одоо түүх манай ахмадуудаас урган гаргаалга байна. За дараагийн асуултаа би давггүй тавья гэж бодож байна. Яг сая ярьсантай холбоотойгоор шахуу төрийн албаагчийн цалин хөлс нийгмийн баталгааны асуудал нэлээд чухал яригдсан. 2000 онд шиг санаж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжээд төрийн албаагчийн цалин хөлсөнд нэлээд өөрчлөлт орсон. Энийг гардан хийжсэн хүний хувьд та бас энэ чиглэлээр товчхоо ярина уу гэж танд микрофоноо шилжүүлж байна. За 95 оны одоо засгийн газрын тогтоолоор 95 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээг би судалж үзлээ л дээ. Энэ дээр харахад төрийн захиргааны албан хаагчийн төрийн захиргааны албаны одоо ТЗ1 гэж хамгийн бага албан тушаалын энэ цалин бол 13 мянга байсан байгаа юм. ТЗ 13 гэж зэрэглэл нь одоо нэлээд одоогийн төрийн нарийн бичгийн дарга ангилд багтж байсан албан тушаалын цалин бол хамгийн өндөртөө 34,400 байсан байгаа. Ийм бага хэмжээний цалин авч байсан. Тэгээд манай хэрэг эхлэхийн дарга солигдоод хэрэг эхлэхийн даргаар бол Нямжбын Батбаяр гэж одоо манайхан ярьдаг Бортуна Батбаяр гэж ярьдаг их хурлын гишүүн энэ төр байсан. Энэ хүн төрийн албаны засгийн газрын хэрэг эхлэхийн дарга томилогдож ирээд төрийн албаны засгийн газрын хэрэг эхлэх газрын ажилтнуудтай уулзахдаа таануудын цалин одоо нэмнэ гэж ингэж хэлсэн. Тэгээд бид нэр хоорондоо яриад юу гэсэн мэт яаж нэмдэг юм бол цөмөрө харж яа гэсэн. Гэсэн нэг өдөр одоо намайг дуудаж аваачаад би тэгэд хүний нөөцийн газар байсан. Хэрэг эхлэх сангийн яам, тэр үеийн сангийн яам, хөдөлмөрийн хамгааллын яам одоогийн бол тэр үеийн хөдөлмөрийн яам байсан. Энэ гурвыг одоо туршилтын одоо журам цалингийн туршилт одоо боловсруулна гэж ингэсэн. Ингээд нэг 7 хоног бол би Батбаяр даргын туслахтай Батбаяр дарга өөрөө тэрэгтэй ингээ гуруулаа суугаад ингээ боловсруулсан юм байгаа юм. Тэгээд бол тэр сангийн яамыг оруулдаг хөдөлмөр цалин хөлсний тэр яамыг эрхлэх төрийн байгууллагын оруулдаг явдал нь бол тэднийг татгалзуулахгүй өөрснийг оруулчихтаа дэрэг бол одоо амархан шийдэгдэнэ гэж бодсон юм уу яасан тийм юм хийсэн юм байна. Тэгээд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Азийн хөгжлийн банкны шугамар бол тэр одоо гарсан санхүүжилт хийх хэрэгтэй болсон. Гэтэл бол энэ боловсруулсан асуудал тэгээд цалингаа нэмсэн. Тэр үеийн тэр жижиг 95 дугаар тогтоолоор батлсан цалинг бол үндсэндээ 2 дахин одоо нэмсэн тийм одоо цалин болсон. Тэгээд бол их л өндөр цалинтай байсан. Тэр байтугай хэрэг эхлэхэд манай хэрэг эхлэхэд ажиллаж байсан зарим ажилтнууд хууль зөрчсөн ба ийм цалин авахгүй энэ төр гэсэн хүртэл яриа гарч ирсэн л да. Тэр хүнийг бол би одоо нэрлэж яах вэ? Зүгээр ер нь тэгээ дараа нь үндсэн хуулийн дэстээр очсон. Маргаан үүссэн. Тэгтэл Батбаяр дарга дуудаад тэр үед хуулийн хэрэг эхлэхийн хуулийн гэлцээ дарга нь бол иш солонгоо байсан. Одоогийн үндсэн хуулийн дэцийн гишүүн байгаа. Ингээд бид тэрийг дуудаад үндсэл гаргаад одоо энэ үндсэн хуулийн дэстээр очихсан. Энэ одоо зөвөө гэсэн үндсэл гаргах гэсэн. Тэгэхээр ямар үндсэл гаргасан мөхтэн зэрэг бол олон улсын гэрээгээр одоо хүлээн засгийн газар олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь бол одоогийн мөрж байгаа хуулиас бол эхэлж хэрэгжинэ гэсэн иймэрхүү агуулгатай юм байсан. Тэгээ тийм үндсэл хийгээд өгсөн үндсэн хуулийн дэс асуудал хэрэг хорлож байна л гэсэн үдээс хойш болсон чимээгүй байгаад байсан гэсэн орой ажил тарихаа алдаад Батбаяр дарга дуудаж байна гэсэн ороод очсон чинь үндсэн хуулийн дэстээр асуудал шийдэх. За бидний одоо зөв гэж гарсан гэж ингэж гарсан. Ингээд тэрнийг үндслээ дараачд нь төрийн албан хаагч, захиргааны албан хаагчдын цалингийн систем бол нэмэгдэж гарч ирсэн ийм одоо төвхтэй юм аа. За баярлалаа. За дараагийн одоо би хүндтэй очно Пүрэв Давг гишүүнийг өргөе гэж бодож байна. Түрүүн манай Шандрагван яриан дотор энэ гүйцэтгэлийн удирдлага гэд мэдлээ ярьлаа. Одоо өнөөдөр төрийн албанд бас шинэ хуулийн зохицуултын дотор хүний нөөцийн аудит хийнэ гэд ингээд орцсон. Энэ зохицуултын талаар та бас товчхон мэдээлэгч товчгоо ярих уу? За төрийн албаны шинтгэлийн хүрээнд одоо шинээр гарч ирсэн ойлголт бол энэ хүний нөөцийн аудит байгаа. За өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуулийн дээр төрийн албаны зөвлөлийн бүрийн эрхт одоо шинээр нэмэгдсэн. Төрийн албаны хууль тогтоомж
чадвар зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа, хүний нөөцийн аудит хийнэ гэд хуулинд ороод ирчихсэн. За энэ хүрээнд төрийн албаны зөвлөлөөс одоо холбогдох дүрм журмыг батлаад за өнгөрсөн хугацаанд дөрвөн байгууллага салбарын түвшинд одоо хүний нөөцийн аудит бол хийсэн. За ер нь хүний нөөцийн аудит болохоор хүний нөөцийн тэр стратегийн бодлого үйл ажиллагааны доктортой байдлыг хангах, хүний нөөцийг зөв удирдан зохион байгуулах, за мөн зардлыг бууруулах, за эрсдлээ тооцох, за хүний нөөцийг оновчтой байрлуулах, за мөн төрийн албаны түвшинд одоо зөв тийм соёл шудраг ёсыг тогтооход ер нь бол энэ хамгийн гол ач холбогдол нь оршиж байгаа. Түрүүн Шаандрууга хэлсэн. За нэг удирдах албан тушаалтан өөрийнхөө ойрын хамааралтай хүндээ болохоор 40% одоо нэмэгдэл олгоод илүү цалин олгоод ийна гэдэг асуудал ирж байна. Энэ бол аудитээрээ бас ингэж олгож байгаа эсхийг бид нар хууль тогтоомжийн хүрээнд бусдад давуу тал олгож гинүү гэдгээрээ бид нар аудитээрээ энэ энийг бас илрүүлж эрсдлийгээ гаргаж ирэх ийм боломж нөхцөлтэй байгаа учраас ер нь бол хүний нөөцийн аудит маш их чухал хач холбогдолтой. Тэгэхдээ бас Монгол улсад одоо шинээр одоо бүрэлдэн тогтож байгаа ийм зүйл юм гэдэг бас илэрхийлмээр байна. Энэ хүний нөөцийн аудит гэдгийн хүрээнд бол ингээд салбарлуулад гэдэг юм уу да чиглэл болгож явах боломж байх шиг байгаа юм. Зөвхөн одоо хувийн хэрэг бүрдүүлэлтийн аудит гэдэг юм уу, сонгон шалгаруулалтын аудит гэдэг юм уу, магадгүй гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэрч гэдэг юм уу, гэх мэтлэнгээр ингэж яваад авах боломжууд бол нэлээд байдаг. Бүргдав гишүүндээ баярлалаа. Одоо би Идэр Чулуун гишүүнээс бас зарим зүйлийг тодруулъя гэж бодож байна. Төрийн албан хаагчдын энэ томилгооны зөрчилтэй холбоотой ч гэдэг юм уу, энэ томилгоо ер нь хууль тогтоомжийн дагуу явж чадж гэнэ үгүй юу гэд та бас сүүлийн жилүүдэд орон нутгаар төрийн захиргааны төв байгууллагуудаар, яам агентлагуудаар гээд нэлээн одоо үзлэг хяналт хийгээ явлаа. Энэ талаараа бас товчхон дурдвал зүгээр ухаа гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ Монгол улсын төрийн албаны томилгоо бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан. Тэгээ одоо энэ төрийн албанд бол намд ойрхон, танилд ойрхон, фракцад ойрхон юм хүмүүс томилогдож байна. Одоо бүгдээрээ адил тэгшэрхтэйгээр томилогдож чадахгүй байна. Даргын үгэнд ордог, намын үгэнд ордог, нөлөөнд ордог ийм хүмүүсээр төрийн алба бүрджээ гэж. Үндсэндээ яг энэ асуудлын хүрээнд энэ хууль бол одоо хэрэгцээгээр төрөн гарсан хууль. Энэ шинэ хуулинд бол их олон шинэлэг заалтууд хийж өгсөн, төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг их өндөр болгож өгсөн. Энэ хууль бус тушаал шийдвэр гаргадаг, дураараа авиралдаг дарга нарын эрхийг бол нэлээд хязгаарласан заалтууд хийж өгсөн. За энэний хүрээнд бол бид нар одоо яг шинэ хууль гардаж аваад тэгээ энэ дунд нь ковид гэдэг нэг сүрхэн юм болоод энэ 2 жилийн 20 цэрийн хугацаанд хүртэр энэ төрийн албаны зөвлөлийн чиг үүргээр хүлээсэн энэ хяналт хэрэгжүүлсний үр дүнд бол одоогоор бид нар нэг 20 мянга гаруй төрийн албан хаагчийн яг хувийн хэргийг бол нэг үрчлээ үзээд томилгоог нь үзчихэд явж байгаа. Тэгээ үндсэндээ энэ дунд бол 1200 гаруй байгууллага хамрагдсан. 2000 гаруй төрийн албаны одоо төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон энэ улсуудыг олж илрүүлсэн. За одоо төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн маргаанаар төрийн албаны зөвлөлдөр хянагдаад орж ирж байгаа тушаал шийдвэрийг бид нар одоо 100-аад хүний тушаал шийдвэрийг хүчингүй болгоод байна. За энийгээ дагаад төрд учирсан хохирол, тэр дураараа авирсан хүний буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирол хууль бусаар одоо хэн нэгнийг өөртөө таалагдахгүй хүнээ халдаг. Тэгээд нөгөөтг нь шүүхтдэг, шүүхээр эргээд томилогддог. Тэгтэл одоо тэр хүнд ажилгүй байсан хугацааны цалингээд олгосон энэ мөнгнүүд бол одоо бид нар бас санаанд багтамгүй тоо байдаг. Тэгтээ бол бид нар ямар ч байсан зүгээр зөвхөн сүүлийн жилийг одоо энэ 24 он гарсаар өнөөдөр 7 сарын 2-ны өдөр компьютер онгойлгож харлаа 404 сая төгрөг орсон. Тэгэхээр бид нарын энэ хийж байгаа ажил бол нэлээд үр дүнд хүрч ийн гэж. Тэгэхээр энэ төрийн албанд бол зорилгоо ойлгосон хүмүүс ажиллах ёстой юм байна гэдэг. Үнэхээр сэтгэл зүрхээ гаргах зорилгоо ойлгосон хүмүүс байх ёстой. Тэгвэл нөгөө зориг агсны хэлсэн нэг үг гэдэг шүү дээ. Эренбийн асуудал. Тэгэхээр хувийн эрх ашигаас өмнө төрийн эрх ашигыг тавьдаг, төрийн албаны эрх ашигыг тавьдаг, хуулийн шаардлагыг бол одоо биелүүлж мөрдөж ажилладаг. Ийм л хүмүүсээр бүрдсэн цагт бол бид нар бас хиндэж шүүмжлэгдэхгүй төрийн албатай болчих цаг ойрхон байна л гэж бодож байна. За баярлалаа Идэр Чулуун гишүүндээ. За одоо би дараагийнхаа асуултыг Монгол улсын гавьяат хуульч
төрийн захиргааны тэргуун зэргийн номер 1 үнэмлэгтэн шадраа болгойдаа бас шилжүүлэе гэж бодож байгаа. Төрийн албаны энэ төв байгуулагдсны одоо ач холбогдол та бас нэлээ хэдэн одоо дурсамж бас яриа өгүүлэл хэвлэл мэдээлэлээр гаргасан. Энэ талаараа давчхан дурдвал бас сонирм баха. За. Ер нь Монголын төрч нь бол уламжилттай эртний төр. Одоо нөгөө бид нар чинь 2220 жилийн одоо 30 жилийнх байгаа нөгөө нэг цус байгуулагдсанаас хойш гэл тэмдэглэж чинь шүү дээ. Тэгэхээр бид бол энэ газар шороон дээр эртээр үсгэлээ төрийн хэрэг иргэдэд хөтлөөд ирсэн. Энэ цаг үед бол энэ албыг хэрэгжүүлэх үүрэг өнөөдөр та бүхэн зөнөөгч байгаа. Дээр нэмээд одоо энэ ялангуяа энэ шинэ алба төрийн алба бол улам бэгчээд байна. Өнөөдөр энэ сууж байгаа улсууд бол Монголын төрийн албаны шинжиллийн 30 жилийн түүчэлэгч улсууд байгаа учраас энэ сэдвээрээ энэ 4-5 удаа өөрчлөгсөн энэ хуулийнхаа хүрээнд бид бол ийм хийж байгаа шүү. Төрчин хуулиар зохицуулсан нэг харилцаа болсон шүү гэдгийг л ярьж байгаа юм. Ер нь үндсэн хуулийн чинь 46 дугаар зүйлийн 2-т Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албаа хаагч байна. Төрийн жинхэнэ албаа хаагч хаагцгүй төрийн ашиглалтын зарчилж ажиллана гэж заасан. 46 дугаар зүйлийн 3-т нь төрийн албаа хаагч хэрэгцээний нийгмийн баталгааг хуулиар зохицуулж өгнө гэж заасан. Энийг үндэслэл тэр 94 онд төрийн албаны хууль батлагдаад тэрнээс хойш 5 дахь өөрчлөлт нь ороод энэ хуулийг дагаад 40 гаруй дүрм журам бий. Энийг ингээд дүгнж ярихад өнөөдөр төрийн алба бол хуулиар зохицуулагдсаныг харилцаа болсон. Төрийн албанд үйлчилдэг эрх зүйн орчин одоо бүрдсэн. Энийг хэрэгжүүлэх чиглэлээр тэр эдэр чулууны яриад байгаа хуулийн хавшин чадлыг бүрэн ашиглаж ажиллая гэдгийг төрийн албан хаагч болгон ойлгож жил болгон энэ ажлаа дүгнж ярихдаа өөрснөө хөрсөн үр дүнгээ ярилцах хэрэгтэй. Төрийн алба чинь сонгон шалгаруулалтаар авдаг, мэрийн зарчмаар хэрэгжүүлдэг, шударга ёсны эрх шиг төрийн албан хаагч хэрэг хамгаалдаг, аудит хийдэг, улсын хэмжээний төрийн албан хаагчийн тоо бүртгэл тайлан гаргадаг. Тэгээд ер нь бол төрийн байгууллагуудын болон хувийн байгууллагуудын хүртэл болсон хүчнийг бэлтгэж өгдөг, сүнээ хөгжүүлэх сургалт явуулдаг. Одоо энэ ажиллагаа бол Монголын төрийн албанд хийсэн шинжил. Энэ хууль дүрм журмыг энэ хүмүүс хийсэн. Өнөөдөр хэрэгжиж байна. Цаашид улам боловсронгуй болно. Тэр энэ төрд ажиллаж байгаа улсууд үнэхээр тэр төрийн эдэр чулууны хэлээд байгаа. Тэр нөгөө эрхэм зорилго гэдгээ хэрэгжүүлж төрийн албанд чин шударгаар ажиллах нь төрийн албаны мөн чанар шүү дээ. Тийм учраас тэр тангараг өргөсөн байгаа. Төрөөс баталгаатай цалин хөлс авч байгаа. Ард түмэнд үйлчлэх зорилтчиг үүрэгтэй байгаа. Энэ болгоныг энэ хуулиар зохицуулж өгсөн. Энэ хууль цаашид хөгжин өснө. Өнөөдрийн хүрсэн ололтоос ухраасан, төрийн албаны нэрхэндийг унагсан, өөрснөө бас хуулиа биелүүлэхгүй бусдын хэрэгшээлд ажилласан ийм байж болохгүй гэдгийг бас залуучуудаа хэлье. Төрд ажиллаж байгаа хүмүүсийг бүгдээр анхаарах. Нэгэнт хуулиар зохицуулагдсан харилцаа учраас дарга мэдээж давуу эрх байхгүй шүү дээ. Төрийн алба чинь ёс зүйн тухай хуулигээд шинэ хууль гаргаж ирээд одоо төрийн албан хаагч болгоныгаа эрхэлж байгаа албандаа хэр зэрэг хүнд зүтгэж гэн үр дүн ямар байна, шударга иргэний хувьд ажиллаж чадж байна уу гэдгийг шалгадаг үнэлдэг шалгууртай болчлоо. Энэ болгоноо сайн чанд мөрдөж ингэж ажиллавал 30 жилийн өмнө суурийг тавьсан бидний суурийг тавьсан төрийн алба өнөөдөр улам бэгшиж хуультай болж нийгмийн харилцаанд шин агуулга монголчуудын амьдралд шин боломжийг нээх юм аа. За юм байна. За баярлалаа Чадраа гишүүндээ. Яг нь төрийн албаны чиглэлээр шин залуу үеийнхэндээ бид бас мэдлэг мэдээлэл хүргэх, буруу зуруу дашаа ойлголтыг нь бас зөв тийш нь хандуулах чиглэлээр дээрээс нь түүх одоо өв уламжлалаа сэргээх үүднээс энэхүү ярилцлагыг зохион байгуулж байгаа. Манай Чадраа гишүүн хэллээ. Төрийн алба бол бас хажуугаараа ёс зүйн хуультай болсон. Өнөөдөр ёс зүйн асуудлыг төрийн албанд нэлээд одоо наривчлан үзэх зайлшгүй юм шаардлага болсон учраас нэг ийм хууль төрөн гарсан. Тэгээд энэ чиглэлээр Монгол улсын ёс зүйн хорвооны дарга төрийн албаны зөвлөлийн гишүүн Амар Төгс таныг бас давч одоо мэдээлэл өгөөч гэж хүсэх байна. Сая бид нэлээд төрийн албаны өдрийг тойруулаад төрийн албаны тогтолцоо одоо төрийн албаны зөвлөлийн хийж хэрэгжүүлж байсан бодлого үйл ажиллагаа хэрхэн яаж бий болоод хөгжөөд өөрчлөгдөж шинжлэгдээд явж байгаа тухай ярилцлаа. Тэгэхээр энэ хөгжил шинтгэлийн үйл явцын нэг л хэсэг энэ өөрөө төрийн албаны албан хаагчийн ёс зүйн тухай хууль гарсан явдал байна. Тэгэхээр яагаад энэ
төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хууль гарах болсон нөхцөл шалтгаан нь бол үнэхээр төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна хандлага харилцаа одоо соёлын ийм өөрчлөлт гаргаж иж бид энэ дараагийн шинтгэлийг хийх юм байна гэдэг ийм ойлголт нийгмийн хэрэгцээ шаардлага шударга ёсны одоо хүсэмж илүү их нээгдсэн нэмэгдсэн шаардсан ийм нөхцөл байдал үүссэн учраас энэ хууль тогтоомж гарсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ хууль тогтоомжийг боловсруулах явцад яг юуг одоо ёс зүйн хэм хэмжээ гэж зарчим гэж шаардлага гэж тодорхойлох вэ? Ер нь ёс зүй гэдгийг хуульчилж чадах юм уу, чадахгүй юм гэдэг маш олон түвшний хилцүүлэг эрэг болоо сүрэг комент шүүмж ингээ гарч ирсэн. Гэхдээ хамгийн гол мөн чанар нь бол бид Монгол улс байгаад монголчуудын үнэт зүйл юу юм бэ? Ингэхдээ Монгол төрийг залгамж халааг авч явах төрийн албан хаагчдын үнэт зүйл эрхэмлэх ёстой одоо зарчим юу байж болох юм бэ гэдэг дээр төвлөрөөд энэ зарчмуудыг тодорхойлохыг оролдоод энэ зарчим дээр хамгийн түрүүнд монголчуудын одоо барьдаг гэдэг юм уу хадгалж явдаг үнд зүйлийн нэг болох шудраг байдал, үнж байдал, зарчимж байдал, мөн түнчлэн хүнлэг байдлын талаар энэ оруулах ёстой юм аа. Аливаа асуудлыг шийдэхдээ төрийн албан хаагч хүн ёсны үүднээс олон нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргах, боловсруулах, мэрэгших эргээгээд энэ шийдвэр нь үр ашигтай, үр дүнтэй тэр олон нийтийн одоо сайн сайхны төлөө байдаг энэ зарчмыг хэрэгжүүлэх суурь болж байна гэж ингэж байна. Тэгэхээр бид төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх ийм үүрэг хүлээгээд бас ажиллаж байгаа төрийн албаны зөвлөл өөрөө мөн цаашд нь энэ салбарын ёс зүйн хэм хэмжээг нийтлэг байдлаар зохицуулдаг ийм зохицуултын эрх зүйн чадамжийг илүү бий болгох, хэрэгжүүлэх хүлээлтэд нийцсэн олон нийтийн иргэдийн итгэлийг даах хуудас төрийн албыг хөгжүүлэхэд энэ хууль тогтоомжийн оновчтой зөв хэрэглээ бол маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгож байгаа. Маш өндөр хариуцлага хүлээж байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа мянган албан хаагчид бол сэтгэлдээ шудраг байдлыг, үнж байдлыг, зарчимж хүнлэг байдлыг гих мэтлэн энэ заасан болон заагаагүй нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ зөв гэдэг зүйл дээр байдаг хэм хэмжээг мөрдөж ажиллах юм шаардлага одоо гарч байгаа. Ингэж ажиллаж байгаа албан хаагчид бол илүү цаашаага бусдаа одоо туршлага болж сайн үлсийг түгээдэг нийгмийн сайн сайхны манлайлагч болох ийм үүрэг хариуцлага ноогдож байгаа. Энэ бол зөвхөн одоо нэг одоо байгууллагын үйл ажиллагаа биш, төрийн албан хаагч болгоны үйл ажиллагаа болоод эргээгээд бидний одоо зориод байгаа төрийн албаны шинтгэл, төрийн албаны одоо үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, бүтээмжийг бий болгох чиглэсэн одоо ахиц дэвшил болно гэж ингэж ойлгож үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. За баярлалаа. За өнөөдрийн энэ төрийн албаны хөгжил шинтгэл дурсамж уулзалт нэвтрүүлгийг чиглүүлэн хөтлөх үүрэг төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан надад ноогдсон. За миний бие 1987 онд сумын төвөөс төрийн албан хаагчийн үйл ажиллагааг эрхэлж дараа нь одоо соёлын яам, мөн улсын төв номын сан, засгийн газрын хэрэглэх газар байлаа гэдэг ингээд 2002 оноос хойш яг төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагт референт, шинжээж, ахлах референт, ажлын албаны дарга, төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаад ингээд явж байгаа. За ингээд өнөөдрийн ярилцлагыг бас одоо дүгнэж төрийн албаны шинжилттэй холбоотой чиглэлээр цаашид төвлөржүүлэх чиглэлээр одоо ямар бодлого байна вэ гэд төрийн албаны зөвлөлийн дарга хадагтай Сэдэв Сүрэн танд микрофоноо шилжүүлж байна. За Монгол улсад одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дээдлсэн юм шийдвэрийг хүлээж аваад бид өнөөдөр энэ баярын арга хэмжээгээ зохион байгуулж байгаа түрүүн би бас талархалтай байгаагаа илэрхийлсэн. Энэ бол ингээд нэг удаагийн арга хэмжээгээ дуусгахгүй. 2025 онд төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулаад бид нэр маш олон одоо бүтээлч санаачлагтай үр дүнтэй ажлуудыг хийхээр ингээд төлөвлөж байгаагийн маань эхлэн энэ юм аа. Та бүхэндээ маш их баярлалаа. Төрийн албанд одоо би өөрөө 30 жил одоо ажиллаж байгаа хүн. Анх барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчний одоо ажлын гараагаа төрийн албанд эхэлж ирсэн хүн. Өнөөдөр ингээд та бүхнийхээ дэмжлэгтэйгээр
энэ сайхан ойн өдрийг тэмдэглээ сууж байгаа нэг бодлын айгүй бахархууштай, нэг бодлын түүх сонсоод сууж байхад маш сайхан байлаа. Төрийн албыг мэддэг гэж боддог байсан боловч мэдэхгүй зүйл зөндөө байдаг юм байна. Зөндөө байдаг юм. Яг энэ шиг биднийг бас данаа сонирхоод үзэх манай төрийн албаа хаагчид та яг өөрийнхөө эрхэлсэн ажлыг маш сайн хийж байгаа. Та өөрийнхөө хариуцсан ажлыг сэтгэл зүтгэлтэй үр бүтээлтэй хийж байгаа. Гэхдээ Монгол улсынхаа уламжлалт суурилсан шинжилгээний төрийн албыг мэдэх нь таны бас нэг үүрэг байж болцсохгүй маа. Тэгэхээр энэ бидний хийгээд байгаа өнөөдрийн энэ уулзалт ярилцлага бол зөвхөн нэг өдрийн арга хэмжээнд зохион байгуулсан зүйл бас биш. Бид нар энэ Монгол улсын төрийн албаны хөгжил, түүх, шинжилгээг үе шаттайгаар ингэж таниулах, сурталчлах, илүүтэй одоо энэ шинжилгээг хэрхэн яаж өргөжлүүлэх вэ гэдгийг ахмадуудаасаа суралцах ийм боломжийг гаргаж өгч байгаа юм. Энэ хүмүүсээс суралцах зүйл маш их байгаа. Та бүхэн маань сая сонсч байсан бол хүмүүсийн хэлсэн үгэн дотор үг маш их явж байна. Санаан дотор агуулгууд маш их явж байгаа. Тэгэхээр бид нар өөрөөсөө өнөөдөр хийж байгаа ажлаа сайн хийгээд мэдээж өөрийгөө хөгжүүлээд, мэрэгшээд, илүү чадварлаг төрийн албан агч болохын төлөө ингээд зүтгэж байгаа ч гэсэн уламжлалтаа суурилсан шинжилгээг илүү сайжруулахын тулд та бүхэн маань санаачлагтай, хуйлаа дээдлж үр бүтээлтэй хамгийн гол нь иргэндээ төрийн үйлчлэгийг маш шударгаар чин үнэнчээр хүргэх нь л чухал. Бид нар хууль тогтоомжоо бүгдээрээ мэднэ, хуулиа уншдаг, судалдаг. Гэхдээ хамгийн сүүлд явж юу л хүнийг одоо толгойд нь байдсан бэ гэхээр би өнөөдөр ажиллаа хийж байгаахын тулд энэ үйлчлэгийг энэ иргэндээ яаж шударга сайнаар түгээж хүргэх вэ гэдэг л магадгүй бидний одоо баримтлах маш том зарчим юм байгаа. Та тэгээд өөрийнхөө хариуцж байгаа бид бүгд өөрийнхөө хариуцж байгаа ажилдаа сэтгэлээ зориулаад ажиллах юм бол хүссэн үсээгүй хүн хуулийг дээдэлдэг. Тэгэхээр Монголд одоо ажиллаж байгаа нийт төрийн албан агчид маань бол чадварлаг одоо сая манайхны хэлж байгаа шиг ёс зүйтэй ийм сайхан одоо төрийн албан агчид байгаа. За бид нар залгамж халаагаа одоо хөгжүүлж тэднийг бэлдэж авч явах үүрэгтэй ийм хүмүүс. Бид нар өнөөдөр ахмадуудаасаа ингээд суралцаад явж байна. Магадгүй бид нар маргааш залуу үеэ, дунд үеэ илүү одоо бэлдэж хөгжүүлэх нь бидний бас үүрэг юм байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд 3 үеийн одоо холбоос залгаасыг илүү одоо хэдүүлээ сайн хөгжүүлж за Монголынхаа одоо төрийн албанд хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг мөрдөж үндсэн хуулиа дээдэлж ажиллах нь бидний төрийн албаны шинжилэл гэдэг байгаа өнөөдрийн яриад байгаа зүйлийн гол цөмөн юм байгаамаа. Тэгээ бүх төрийн албан агчдаа дахиад баярын мэнд хүргэе. Та бүхний ажилд сайн сайхан бүхнийг хүсэн яриа. За Зэдэвсүрэн даргатай баярлалаа. Өнөөдрийн энэ дурсамж уулзалт ярилцлаганд ирж бас төрийн албаны үүх түүх энэ чиглэлээр сайхан мэдээлэл өгсөн та бүхэндээ эрүүлийн аз жаргал, урт удаан насыг хүсэн өрөөё. Ингээд нэвтрүүлэг маань үгээр өндөрлж байна. Баярлалаа.